За Дэсрэт олон улсын нэрлийн байгууллага нь өнөөдөр Ховд аймгийн 16 сумын 17 сургуульд нийт 240 Chromebook-ыг хандуулж байна. За энэхүү хандвийн арга хэмжээ нь аслагдсан сумдын сургуулиудад хүрж байгаа. Яагаад вэ гэхээр хот төдийгийн боловсролын ялгааг арилгах, мөн англи хэлний төвшинг сайжруулах, цахим сургуулийн орчинг сайжруулах гэсэн ийм үндсэн 3 төслөөр хэрэгжиж байгаамаа. Энэ 17 сургуулиудад нийтдээ 11 мянган хүүхэд суралцж байгаа. Тэгэхээр энэхүү 240 Chromebook-ээс 11 мянган хүүхэд маань үр дүнгийн хүртээд сургалтын орчинг сайжруулах, мөн мэдлэгээ дэвшлүүлэх боломжийг олгож байгаа төсөл юм аа. За өнөөдөр боловсрол шинжилгээ ухааны яам, гадаад харилцааны яамтай хамтраад Дэсрэт олон улсын байгууллага Ховд аймагт 240 лэптопыг өгж байна. За Дэсрэт олон улсын байгууллага нь Ховд аймагт олон төслийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Бол одоо ковидын үед 90 орыг одоо хаваартай эмнэлэгтээ өгсөн, мөн бүсийн онцлогийн эмчилгээний үед тодорхой тоног төхөөрөмжүүдийг өгсөн. Хүүхэд гэр бүлийн хүчтэй төрчих төвийн одоо төвийг тогтжуулж тоног төхөөрөмжүүдийг өгсөн. Мөн одоо энэ засцуудтай байгаа энэ цаг хугацаанд Алтай хувийнч булган мөст мөнх хайрхан зэрэг сумуудад бол бас малчтад одоо хүнсний бүтээгдэхүүн өгсөн ийм хамтарч ажилладаг олон улсын байгууллага байгаа. Тэгээд хамгийн иргэдийн уралдаан, хамгийн засгийн хамгаалалттай хамтарч хүүхдүүдийн одоо сурч боловсруулах, англи хэлд сурах, мөн интернет орчинд ажиллах ийм нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 240 лэптопыг бол хөдөөгийн 16 сумд одоо хандуулж одоо улс төрийн зориулж байна.